18 дугаар сургууль 6 дугаар ангийн монгол хэлний хичээл. Сайн бацхан хүүхдүүд ээ. Өнөөдрийн бидний үзэх хичээлийн сэдэв орон цагийн нэрийг зөв хэрэглэе. Өнөөдрийн маань хичээлийн зорилго эхээс орон цагийн нэрийг ялган таних, орны нэр цагийн нэрээр ангилах. Тухайн зорилгодоо хүрэхин тулд дараах зорилтуудыг төвшүүллээ. Уншсан эхээс орон цагийн нэрийг асуултаар ялган таних, утгаар нь бүлэглэх, орон цагийн нэрээр тодорхой орон, байрлал, зүгчиг, цаг хугацааг зааж илэрхийлсэн харилцан яриа, их өгүүлбэр зохион бичих. Их болон өгүүлбэрт орон цагийн нэрийг утгаар нь нөхөх. Гологдсон хүүхэн туужийн хэсгээс. Адаг зүүн өмнө аргийн чинээ хараваахан хаяа ба тооноор зэрэг харавтаа бүргэлж гадна нь хідэн мод хэрэг дэрэгдэн дэлгүүн чинээ аргалыг дээлийн хөтсөөр бүтээсэн байжээ. Баян айлын барлаг багир хар гэрүүдийн нэг долонгорын гэр ажээ. Долонгорын гэр доторх байдал хойморт бяцхан харавдартай түүн дээр гүнгэрваатай бурхан үүдэн тэнгэр тагчээ. Өмнө нь цайны дээж тавих цөгц ба хүч хатгах ховд байна. Зүүн талд нэг авдрын дээр нэг аяга цом пял тавг байна. Зүүн хойно долонгор мядаг хоёрын хэвтэх ор байна. Бусад зайд хуучин усаа ширмэл ширдэг урахаа тасархай хүн зэргийг дэвсжээ. Ихээ уншиж сонслоо. Одоо ихээс танил бус үгийг дүн бичээ. Гүнгэрва, ховд, хөм, хөдөс, багир, цөгц, пял тавг. Гүнгэрва бурхан агуулдаг сав. Ховд арц хүч өгүүлдэг онгоц хэлбэрийн сав. Хөм дэвсгэр болгон ашигладаг үхэр малын шир. Хөдөс нилээд хуучирсан элдсэн нэхий арьс. Багир хар голдуу өнгө бих мэт түнэр хар. Цөгц бурханд зул барих сав. Пял тавг бяцхан хавтгай тавг. Гологдсон хүүхэн туужийн хэсгээс хаана, хаагуур, хаашаа гэсэн асуултанд хариулах үгсийг төөж бичээрэй. Гологдсон хүүхэн туужийн хэсгээс хаана, хаагуур, хаашаа гэсэн асуултанд хариулагдах үгс. Гадна нь, дэрэгдэн нь, хойморт, түүн дээр, өмнө нь, зүүн талд, зүүн хойно, бусад зайд, зүүн өмнө. Эдгээр үгс та нарын бичсэнтэй тохирч байна уу? Юмс үзэгдлийн орших орон, зүгчиг, цаг хугацааг нэрлэн заасан үгсийг орон цагийн нэр гэнэ. Орон цагийн нэрийг орны нэр, цагийн нэр гэж хоёр ангилна. Одоо бүгдээрээ бүдүүч хэсгээс орон ба цагийн нэрийг яаж ангилсныг харцгаая. Орон цагийн нэрийг орны ба цагийн нэр гэж хуваана гэж өмнөх слайд дээр ярьсан. За орны нэр нь хаана, хаанаас, хаашаа, хаагуур гэсэн асуултанд хариулагдаж, цагийн нэр нь өнгөрсөн одоо ирээдүйн цаг дээр хизээ гэсэн асуултанд хариулагдах нэ. За хүүхдүүдээ сургагчийнхаа 101 дугаар хуудасны 3 дугаар дасгалыг ажиллая.
Энэ дасгал дээр Лодонгийн төдөө, Цэндийн дамдал сүрэнгийн хоёр шүлэг байна. Энэ хоёр шүлгээс цагийн утгатай үгсийг түүжчихье. Төгсөөгүй дуулал. Энэ дууг би урчигдар эхэлсэн. Энэ дууг өчигдөр бас аяллаа. Энэ дууг би өнөөдөр мөн дуулсаар эцийг юр үзээгүй байна. Энэ дууг маргааш бас аялна. Энэ дууг нөгөөдөр мөн дуулна. Энэ дууг насан үрд аялах болно. Төрийн дуулал. Дархан манай тусгаар улс, даяар Монголын ариун голомт, далайн их дээдсийн гэгээн үлс, дандаа ихчиж үрд мөгчин. Дээр гэхэд байсан цагийн утгатай үгс. Урчигдөр, өчигдөр, өнөөдөр, маргааш, нөгөөдөр, насан үрд, дандаа, үрд. Эдгээр үгс та нарын бичсэн үгтэй таарч байна уу? Сурагчийнхаа 103 дугаар хуудасны дасгал 1-ийг ажиллая. Дараах өгүүлбэрт тохирох үгийг сонгож хичээрэй. Урд, урт. Эрт цагт эмгэн өвгөн хоёр амьдарч байв. Зүүн зүгээс наран мандлаа. Өн, бороо хур тэгшэрч сайхан зам боллоо. Мөнх мандан бадраг. Хойд, хойт. Зүгийн чимэг болсон ай хөвчийн нуруунууд. Эрт урд цагт эмгэн өвгөн хоёр амьдарч байв. Зүүн урд зүгээс наран мандлаа. Бороо хур тэгшэрч өнтэй сайхан зам боллоо. Өн мөнх мандан бадраг. Хойд зүгийн чимэг болсон ай хөвчийн нуруунууд. Өнөөдөр бид орон цагийн нэрийг зөв хэрэглээ хичээлийг үзэж судаллаа. Ингээд дараах даалгаврыг гэртээ хийж гүйцэтгээрэй. Өгүүлбэрийг удаа тохирох цагийн нэртэй холбоорой. Холбосон үгээ өгүүлбэрт оруулан солин найруулж бичээрэй. Та бүхэндээ талархлаа. Их орон, их хэл бичгээхээ түүчэн болсон ирээдүйн эзэд хүүхдүүддээ амжилтыг хүсэн ярив.